Одоо эрхэм үзэгч та бүхэндээ манай улс оронд болж байгаа спортын тэмцээн уралдаан үйл явдлын мэдээлэл сүргэе. Аэробик гимнастикийн 2017 оны Аз ТV аврах шалгаруулах тэмцээн маргааш Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо буян тухай спортын ордонд эхлэх гэж байна. За энэ тэмцээн болж байгаатай холбогдуулан олон улсын гимнастикийн холбооны удирдлагууд манай улсад хүрэлцэн ирээд байгаа маа. Өнөөдөр Монголын үндэсний олимпийн орооны байранд Монголын үндэсний олимпийн орооны дэд ерөнхийлөгч Монгол Улсын гавьяа тамирчин Цэндийн Дамдин олон улсын гимнастикийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзсан байна. Маргааш эхлэх аэробик гимнастикийн Аз ТV аврах шалгаруулах тэмцээнд оролцохоор манай улсад 10 орны 200 гаруй тамирчид цуглаад байна. Тамирчдаас гадна олон улсын гимнастикийн холбооны аэробик гимнастикийн техникийн орооны ерөнхийлөгч Сержио Гарсиа Алказар, Азийн гимнастикийн холбооны дэд ерөнхийлөгч Пратхан Трухуба, Азийн гимнастикийн холбооны аэробик гимнастикийн техникийн орооны ерөнхийлөгч Хатагта Тамияги Китагава нар манай улсад ирээд байна. Өнөөдөр Монголын үндэсний олимпийн орооны дэд ерөнхийлөгч Дамдан олон улсын гимнастикийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм. Монголын үндэсний олимпийн орооны дэд ерөнхийлөгч зочдод хандан аэробик гимнастикийн спортыг Монгол оронд хөгжүүлэхэд олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байгаа талархал илэрхийлж уулзалтын төгсгөлд Монголын үндэсний олимпийн орооны дээд шагнал олимпийн алдар одонгоор шагналаа. Юуны өмнө бас энэ тэмцээний зохион байгуулалт маш их хүч нэмэр оруулсан Монголын гимнастикийн холбоо түүний нарийн бичгийн дарга Ерөөл Батд бас талархснаа илэрхийлмээр байна. Энэ тэмцээн маань мэдээж амжилттай болно гэдэгт бол би 100% итгэлтэй. Түүнээс гадна энэ тэмцээн маань цаашаа Аз ТV-д энэ спортын төрлийг хөгжүүлэхэд маш тийм хүчтэй тийм нэмэр болох үс тийм тэмцээн болно гэдэгт бол итгэлтэй байна. Аэробик гимнастикийн Аз ТV аврах шалгаруулах тэмцээнд оролцогчид 12-оос 14, 15-аас 17 нас, 18-аас дээш гэсэн 3 насны ангилалд 7 төрлөөр өрсөлдөн. Энэ амралтын өдрүүдэд Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Монголын мэдээ телевиз, буян тухай спортын ордноос Аз ТV-ийн аэробик гимнастикийн тэмцээнийг шууд дамжуулан үзүүлнэ. Мөн энэ өдөр Будапешт 2017 бүхий жүдо арилдааны 2017 оны насан туршидын дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг Монголын үндэсний олимпийн ороо хүлээн авч уулзаж баяр хүргэлээ. Өнгөрсөн 8 сарын сүүлд 9-р сарын эхээр зохион байгуулагдсан жүдо бүхий насан туршидын дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд дэлхийн 126 орны 730 бүх хүч сорсон билээ. Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Монгол Улсын гавьяа тамирчин Сумья Алт, 48 кг-ийн жинд Монгол Улсын гавьяа тамирчин Уран Цэцэг Мөнгө, 63 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Мөнгөн Чимэг Хүрэл, эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Монгол Улсын гавьяа тамирчин Болдоотор, 73 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Одоёр, нэмэх 100 кг-ийн жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар Монгол Улсын гавьяа тамирчин Төвшин Баяр нар хүрэл медаль хүртэж багийн дүнгээр медаль хүртсэн орнуудын жагсаалтын 3 дугаар байрт ирэмблэгцээ. За энэ үеэр насан туршидын дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд эх орныхаа нэрийг өндөрт өргөж медаль хүртсэн тамирчид, тэдний дасгалжуулагчид болон чөлөөт бүхий дэлхийн аврах шалгаруулах тэмцээний 2 дахь хүрэл медаль хүртсэн Монгол Улсын гавьяа тамирчин Бихбаяр, түүний дасгалжуулагч Монгол Улсын гавьяа тамирчин Инхэ нарыг Монголын үндэсний олимпийн орооноос мөнгөн шагналаар шагналаа.